Үнэлэг маань гарч ирэх гэж байна. За энэ гарч ирэхээс өмнө багш нэг за манайхан гоё өсч юу болсон бэ? Соёлтой өмсч болсон бэ? Хөөе. Соёлтойгоо дууссан шүү манайхаа. Анхааралтай. За би мөрөө уугаад хэлцүүлэх шанамаа. Ер нь болоод нь штэ. Хүннүү аялгүй гэхээр та нар хүннүү гэж бүрнээ та нар мэдэх ба. Тэгэхээр хүннүү буюу хүн бүрнийг үндэслэн байгуулагч модон шанам гэж агуу баатар. Энэ сүлжээ дотор 3 том баатар байдаг. Маш олон баатаргүй хаалууд байсан тэр дотроос би 3-ын онцлог дуртай байдаг. Ингээ модон шанамын яг тэр үеийн байдлыг бодож байгаа, яг тэр хүннүүгийн эзэн төрний юмыг бодож байгаа хийсэн энэ ширэн цартаа миний хамгийн анхны хуур байгаа. Дараагийнх нь нарсан цартаа хуур байна. За тэгээд хурсан цартаа хуур байна. Энэ кулон буюу хийл хийдэг материалаар хийсэн юм нэлээд үн цэнтэй хуур. Тэгтээ гайгүй 5 сая л байгаа. За тэгэхээр энэ юу гэж бичсэн бэ миний өгсөн байна шүү дээ. Хүннүү аа 5 шугамтай, ноотны 5 шугам, бид 5 хууртай ингээд ноотоор бичээд сураад явна гэсэн. За энэ арьсан чипол буюу ууд тийм ээ энэ урдаас орж ирдэг байна. Тэгвэл нааш анхаар идэх үү? Тэр хойд өөр юм яриад байх юм. Би энийг сонсохгүй болохоос яаж ойлгоцгоо юм бэ? Манайхаа. За дараагийн хуурны чихэн арай өөр, байрлал нь өөр байгаа анзаарсан уу? За энэ болохоор сонгоо гараар бичдэг хүүхдүүд байгаа юм. Яг тэр сонгоо гартай хүмүүс зориулсан хуур байна. Бүх юм нь эсрэгээр гэсэн үг энгийн хуурнаас. За тэрийг байна гэсэн. За энэ багшийнхаа сая автогийн багшийнхаа сая тоглодог энэ хуур болохоор миний багш Манер Баатар гэж алдартай хуурчийг нэгэн дуусгал зориулж хийсэн шүтэн номер 1 хуур бүхэн айлгуу өвчний сургалтын төвийн хойбор залгадаг байгаа. Би ингээд маш хүндтэй үед энэ хуур гаргаж ирж хуурдаг юм аа. Дараагийн хуур болохоор миний Баатар багш маань багш буян хуурчийг нэгэн дуусгал зориулсан ширэн цартаа хуур байгаа. За ингээд дараагийн жижигхэн хуур бол одоо та нарын шиг юм арай жижиг хүүхдүүдэд зориулсан бэлсэг хуур байна. Энэ одоо 15 жил надтай хамт маш олон хүүхдийн морин уурч болсон маш буянтай сайхан ид байгаа бүгд нэг харах тасчгүй юм. За тэгэхээр хамгийн сүүлийн нэг жижигхэн нэг байна. Энэ хуур болохоор цэцэрлэгийн маамуудад зориулж хийсэн байна. За ингээд онлайн. За тэгээд энэ сайн хууруудыг хэлүүлэхийн учир нь язгуур уулын хөтөлбөр штэ. За тэр хүн эсвэл яг хавд үзэж ирсэн юм уу эсвэл ойлгосон уу? Юу гэдэг нь томчондоо. Энэ арай өөр үзэж байгаа хийгээд яваад байна. За бүгд анхаарай. За ингээд язгуур уулын хөтөлбөртэй манайхаа намайг сонсгоо. Нэг Монгол гэр гэж төсөөлж байна. Язгуур уулын гэдэг нь гэрийн яг гал толгон нь бол энэ морин уур өөр юм байна. Морин уурад хороод ерөөл магтаал биегээ одоо ардын уртын дуу богдын дуу тийм үү? Магтаал гэдэг бүгд оршдог байгаа. Энэ бүхнийг манай сургалтаас сур боломжтой юм аа. За бид ингээд сая ерөөл магтаалаа таа хүчээ ерөөл уртын дуугаа танилцуулсан бол одоо таа хүчээ биегээр танилцуулж байгаа. За ингээд манай отхон жаргал багш маань шавнар Шуура гэдэг нэмийг бүжиг таавал төлөвлөнаа. Бүгд алцаж тавцгаая. Хотын сүнсийн шан хон хонтоос гранд финишэнд авсан хүмүүс байгаа шүү.
Зүгээр өрдөө тхэн танавч. За манай ятгуур тоглолт тав таалагдж байна. За тэгвэл алга дэс сонсъё. Тэгэхээр ахлын шиг дахиад нэг юм хэлээ. Үзэгчдийн соёлын нэг юм дахиад нэг юм яллаа. Энд ороод яхаа битгий хараад цэцгэрээ заяа. Тэгээд сая нэг хэмжигдээд дуусны дараа нэг тань шууглаа штэ. Тэр хамгийн буруу шүү. Яг энэ хоёр номерын зар дээр маш сайн өөрийгөө төвлөрүүлээд саяны бүжиг, саяны ерөөл юу болох гэдэг эндээ бодох юм бол чамд маш гоё зүйл шүү. Заяа. За эндээ сурнаас. За одоо бид бүхэн та бүхэндээ Монгол ардын богино дуу хэлж байна. Багш нь өөрөө юуч магтааж ингээс хөгжмийн зохиолч гэж хэлсэн тийм ээ. Тэгэхээр хөгжмийн найруулга бас хэлдэг. За ингээд одоо та бүхэндээ Монгол ардын дуу дөрвөн дуулж хоолдож хөгжиж байгаамаа. Тэгээд бид нар дөрвөн удаа дунд байгаа. Нийслэл маань тийм ээ. Алтан дэвшин үндэд байгаа. Бүгдээс нь асууя. Урд зүгт ямар нэртэй уу байгаа вэ? Богд хаан уу хэдэрэ? Богд хаан уу. Хаан гэж нэмдээс 32 амтаа богд дүнжин гаруй хаан уу. Хойгоор нь хатан туу босч байгаа. Ойлгож байна. Хатан босоод шүү дээ. За баруун гартад ямар хайхан баг вэ? Санган. Тэд юу ямар яриа болоод байна? За хойд ямар хайхан баг? Чингистэй зүүн талд энд юу вэ? Энд юу вэ? Сүр баян сүрэг хайрхан бай. За энэ дөрвөн уулаа өргөж шүтэж өглөө болгон цай зүүнийхээ дээжийг өргөж байгаараа хатан туул ижим аам богд хайрхан минь авч өшөө гэж өргөж ивэл ажил үйлсэн сайхан бүтэн шүү за. Энэ бас Монгол язгуур үүсгэнтэй орно. За ингээд дөрвөн уулыг хамтдаа танилцуулъя.
явуулдаг. Хүрээ. За энэ хоёр хүүхэд зонтоод ирэхдээ багш нар анхаарч байна уу? Яах вэ? Ингээд ийм обуулаа маш гоё ингээд тоглож үзэж байгаа дундуур нэг хоёр хүн орж ирсэн. За жоохон анхааралтай жоохон соёлтой бай манай тэгвэл. За дараагийн бүтээл бид нар дан морин уул зориулсан дан хөгжмийн бүтээл явуулж байна. Энэ бол Алдарт Цэндийн Сүхбаатарын үүлэн бор нэр юм байгаа. Тэгээд та бүхэн энэ сонсоод маш гоё мэдэрч хэмнэлийн мэдэрч хараад ашигласан. За